Сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн өөр амьдар ашиг зөвлөж байна подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа уламж даргаахын сувлагч мэргэжлээр ярилцах болно. Тэгэхээр энэ удаагийн подкастын маань зочноор сургууль сургуулийн бие бэлдэр судлалын техник багш анагаах ухааны магистр Оргил Аяргч маань хүрэлцээрээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багштай баярлалаа. Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр багшаа энэ мэргэжлийн тухай бид нар тайлбарлаж өгөөч. Ямар мэргэжил гэдэг юм болоо? Уламжлалт анагаах ухааны сувлагч гэдэг мэргэжил бол одоо монголчууд бол эртээр үеэс уламжлалт анагаах ухааны ариун баялаг түүхтэй өөрийн гэсэн одоо нэг гэсэн брэнд эмчилгээний анагаах ухаантай гэсэн үг. Тэгэхээр уламжлалт анагаах ухаан дэлхийд даяараа бол даяарчлагдаад эмгүү эмчилгээнд сүүлийн үед бол маш их анхаарал тавьж байна. Хүмүүс ч гэсэн өөрсдөө бас одоо өрний анагаах ухаан ялангуяа одоо нийлэг ийм бэлтгэлүүдээс бол татгалдаж аль болох одоо эко байдлаар буюу одоо байгалийн ухааныг эмчилгээний аргуудыг илүү их судалж байна. Тэдгээрийн туслалыг бас нэлээд сайн хүртэж байна. Яагаад гэвэл одоо энэ уламжлалт анагаах ухааны аргууд маань эмчилгээний аргууд маань одоо хүний биед одоо хор нөлөө багтаа гэдэг утгаар нь бол уламжлалт дэлхийд дахинд бол судалж байгаа. Тэгэхээр ганц монголч биш одоо дорн дахинд бол маш олон үндэстнүүд энтхийг за зүүмдаад Азууд одоо дундад Аз гэх мэтлэн улс орнууд одоо дорны уламжлалт анагаах ухаан бол өөрийн гэсэн хэв соёлоо бий болгосон байдаг. Тэрэн дундаа бол Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг бол тодорхой өндөр байр суурийг эзэлдэг ийм ач холбогдолтой анагаах ухааны салбар байна. Тэгэхээр энэ анагаах ухааны салбарт бол уламжлалтын их хэмж болон бусад одоо баг бүрэлдэхүүн хамтран ажилладаг. За үүн дундаа бол уламжлалт анагаах ухааны сувлагч гэдэг мэргэжил бол маш чухал үүрэг бол гүйцэтгэдэг. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны сувлагч маань юу хийх вэ гэвэл одоо уламжлалт анагаах ухааны эмчийн удирдлагын дор нэг баг болон хамтран ажиллаж за уламжлалт анагаах ухааны заслууд за хануур, төөнүүр гэх мэтлэн энэ 5 заслуудыг гүйцэтгэхэд одоо эмчид туслана. За мөн одоо сувилахын оншийг тавих за энэ сувилах за өртөн аливаа өвчин юмгээс өртөн сэргийлэх за түнчлэн барай засал шивүүр зэрэг одоо зарим нэг гартан ажилбаруудыг бол гүйцэтгэдэг. Мэдээж одоо уламжлалт анагаах ухааныг энэ тангуугаар бол төсөөлшгүй. Тэгэхээр энэ тан уух аргууд нь бол маш их нарийн энэ үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг бол одоо эмчийн заавраар гартан хийдэг энэ чухал мэргэжил. Манайхан бол энэ тан уухтаа бол за одоо хэдийд уучдаг гэж цаг нар байхгүй гэж ойлгодог. Тийм бол биш. Саяхан бид нар бол коронавигийн үед бол баг монголчууд тэр даяараа бол хүн болгон л одоо тангууд ууж ирсэн. Энэ тангуудыг уухтаа их учиртай. За ямар тангуудыг юм одоо өглөө өдөр уух вэ? Нөгөө ман дөрөв, норов долоо гэдэг чинь зэрэг ууж болох юм, ууж болохгүй юм. За уухтаа одоо яг ямар аргаар бутлах уу, шүлэнд бутлаж уух уу гэх мэтлэн ийм нарийн аргуудтай. Энэ аргуудыг маань уламжлалт анагаахын сувлагч маань бол гартан хийж гүйцэтгэдэг. Тэгэхээр бол бас их чухал мэргэжил та. Тэгэхээр төгсөөд ажлын байрны хувьд ямар байдаг вэ? Төгсөөд ажлын байрны хувьд бол эрэлт хэрэгтэй бол маш өндөр байгаа. За манай сургуулийг уламжлалт анагаах ухааны сувлагч мэргэжлэр төгссөн хүмүүсд бол одоо маш өндөр эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэдгээр хүмүүсүүд ч гэсэн бол манайхаас төгсөгчд маань бол төгсөнгүүтээ шууд ажлын байртаа зоолгодог. Тэгээ ганцхан одоо Монголдо биш одоо гадаадад бас их ажиллах урилгууд бол ирсээр байгаа. Бас гадаадад Бельгид, Европод Бельгид байна, Оросын холбооны улсад за бүгд найрамдах хятад ард улсад бол ажиллаж амьдарч байгаа манай төгсөгчд бол нэлээдгүй байгаа. Тэгэхээр бол явандаа бол бусад одоо улс орнуудад өндөр хөгжлөлттэй орнуудад уламжлалт анагаах ухаан нэлээд сайн хөгжсөн байгаа. Тэр чинээгээр бидний одоо төгсөгчдөө олон улсад одоо чиглэсэн үйл ажиллагааг бол явуулахаар бол төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ мэргэжлэрээ одоо суралцаа төгсчөөд шууд гадаадад ажиллах боломжтой гэсэн үг. Тодорхой хэмжээний энэ бол шат дамжлагтай байгаа. Мэдээж одоо олон улсын дүрм журам за ажиллах орчин нөхцөл гэх мэтлэн тэр төвшөөрлүүдийг одоо бий болсны дараа болно. Гэхдээ бол одоо төгсөөд гадаадад ажиллах бол бүрэн боломжтой. Суралцж явах хугацаанд тэтгэлэг авдаг болов? Суралцж явах хугацаанд бол за засгийн газрын одоо ер нь одоо солилцоон салбарыг дэмжиж одоо
совилгын салбарт орж байгаа энэ оюутнуудад зориулсан бол тусгай тэтгэлгүүд бол байж байгаа. За голчоноо өндөр байх юм бол 2.8-аас дээш байх юм бол төлбөрийн 100%-ийг одоо хөнгөлөх гэх мэтлэн эдгээр тэтгэлгүүд бол аль бие усаар бол уламжлалт ухааны совилогч мэргэжилтэнд бол хамрагдана. За түүнчлэн манай яг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд дотор явагддаг одоо бараг 10 гаруй төрлийн тэтгэлгүүд байгаа. Энд бол бас одоо нийгмийн эд зүтгэл өөртөө одоо оюун мэдлэг хичээл зүтгэлээрээ бол энэ тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой байна. Зөвхөн манай сургуулийн 13 гэж байгаа. Бусад одоо хамтран ажиллагч байгууллагуудын тэтгэлгүүд бол бас 50 60 гаруй тэтгэлгүүд байдаг. Эдгээрт бас хамрагдах бүрэн боломжтой. Маш олон тэтгэлэгтэй юм тийм. Байгаа. Тэгэхээр агшаа яг энэ мэргэжлэр бусад ихтэй сургууль бэлтгэдэг үү? Зөвхөн анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн мэргэжлийг бэлтгэдэг үсгэж байна уу? За энэ уламжлалт анагаахын ухааны совилогч гэдэг мэргэжлийг бол манай сургуулиас гадна одоо 4-5 хувийн хвшлийн анагаахын сургуулиуд бол бэлтгэдэг байгаа. За манай сургууль бол бас нэлээд олон жилийн өмнөөс бол бараг 10-20 гаруй жилийн өмнөөс энэ суурин тавигдсан. Тэгээд яг уламжлалт анагаахын ухааны совилогч мэргэжлийн бол дагнаад бэлтгэж байгаа. Онцлог ялгаа нь хэм бол нэгдүгээрт манай сургууль бол совилгын сургууль маань 90 гаруй жилийн түүхтэй. За энэ 90 гаруй жилийн түүх гэдэг маань бол бүхнийг өгүүлэх баха гэж бодож байна товчхондоо. Үүнээс цаашлаад жоохон нарийн задлаад ярих юм бол манай багш нар бол одоо тасралтгүй залгамж шалгаагаа бэлтгэдэг. За үеийн багш нар маань маш их одоо хичээл зүтгэлтэй, оюунлаг, бүтээлч яг оюутныхад оюутанда ирээдүйн одоо эрүүл мэндийн салбарын зөв ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд бол бие хэл сэтгэл гурвал бүгднийг зарцуулдаг байгаа. За сүүлийн үед одоо манай совилгын сургуулийн багш нар маань гадаад дотоодод олон мэргэжил мэдлэгээ бол сайн дээшлүүлж байна. За Япон, Хятад гэдэг бидний харилцаа холбоотой байгаа улс орнуудад докторийн зэрэг эзэмшсэн, магистрийн зэрэг эзэмшсэн оюунлаг. За түншлэн одоо гадаад дотоодын маш олон хамтын ажиллагаатай байгууллагын эмнэлгүүдтэй, сургуулиудтай одоо мэргэжлийн ур чадвараа ахиулдаг. Саяхан гэхэд бид нар бол яг уламжлалт анагаахын хэлбэрээс бүгд найрамд Хятад ард улсын номер 1 Хятад анагаахны дагнсан энэ эмнэлэгтэй харилцаа холбоотой бол ажиллалаа. Хичнээн одоо ковидын хугацаанд бид нар очиж чадахгүй ч гэсэн онлайнаар бол хамтран ингээд ажиллаж. Гэх мэтлэн одоо бид нар бол манай сургуулийн түгээс ч гэсэн бид нар өөрсдөө ч гэсэн маш их анхаардаг харилцаа холбоо, ур чадвар, сайн чадварлаг мэргэжлэн болоход бол таллаасаа бол хичээж ажилладаг. Тэгэхээр дүүнер маань сонирхож магадгүй л дээ. Яг энэ мэргэжлийг эзэмших гэхээр яг өөрийнх нь зүгээс ур чадвар шаардлагатай юу? Одоо нэг юм гарын дүүтэй, гардаа мэдрэмжтэй гэж ярьдаг шүү дээ. Тийм юм заавал шаардлагатай уу? Шаардлагагүй. Мэдээж хамгийн нэгдүгürt бол тухайн хүн өөрийн хүсэл сонирхол байна. Явандаа бол явцын дунд өөртөө бүр илүү их дурлаад, шунаад бүр одоо мэрийгээд идэг оюутнууд бол байна л да. Хүн болгоныг одоо заавал чи гарын дүүтэй байж энд ор гэсэн тийм бол байхгүй. Зүгээр сонирхож байна. Магадгүй одоо гэр бүлийн эхнийхээ зөвлснөөр манай мэргэжлийг сонгож иж болно. Тэгвэл одоо манай чадварлаг хамт олон баг маань одоо та бүхнийг ирээдүйд ганц одоо Монголдоо биш одоо дэлхийд энэ эрэлт хэрэгцээ нэгсэж байгаа энэ мэргэжилтэн бэлтгэхэд ирээдүйн одоо чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд бол тусалнаа. За тэгэхээр өгшөө подкастын төгсгөл та нийт 12 дугаар ингээд төгсөж байгаа сурагчтай зориулаад үг хэлж өгөөч. Бүгдээрэнд нь хэлэхэд одоо та нар энэхүү мэргэжлийг эзэмших юм бол өөрийн ойр дотны хүмүүстэй болоод өөрийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалах ийм одоо мэдлэгтэй болон ур чадварыг эзэмшнэ. Тэгэхээр өнөө цаг үед бол маш олон хэцүү өвчнүүд гарч ирж байна. Хамгийн сүүлд одоо корона, одоогийн байдлаар одоо сар хүчний цэцэг гэл өвчнүүд гарч ирж байна. Эхнээс нь бид нар бол амжилттай баг хамт олноороо энэ эрүүл мэндийн яам Монгол улсын засгийн газар болоод одоо түүнээс бага нэгжид бол хамтран ажиллаж байна. Энэ дотор бол уламжлалт анагаах ухаан гэдэг нь бол эмчилгээ онцлогоо бол маш их тус нэмэр болсон. Тэгэхээр энэ уламжлалт анагаах ухааны совилогч гэдэг мэргэжлийг эзэмснээр бол та бол эрүүл урт наслах ухаанд суралцах юм аа. Тэгэхээр та бүгдийг Монголын хүн болгон
эрүүл урт наслаасаа гэр бүлтэйгээ хамт урт насалж удаан жаргасаа гэж хүсэж байна. Түүний тулд уламжлалт ухааны зөвлөгч мэргэжлийг сонгоорой гэж зөвлөе.